Орой мэнд тэрэг үзэгчтэй залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эндөр болсон зүүн мэтгэлцээ эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол хүүхдэд сургуулийн орчинд практик туршлага олгох нь төрийн үүрэг юм. Хүүхдэд сургуулийн орчинд практик туршлага олгох нь төрийн үүрэг мөн эсэх асуудал боловсролын салбарын хамгийн өргөн хилцэх сэдвүүдийн нэг юм. Нэг талаас сургууль нь зөвхөн мэдлэг түгээх бус, харин хүүхдийг амьдралд бэлтгэх төлөвшлийн орчин гэж үзэн хөдөлмөрийн хичээл, гар урлал, амьдралын дадлага, өөртөө үйлчлэх чадвар зэрэг практик сургалтыг сургуулийн үндсэн хөтөлбөрт багтаах нь хүүхдийг бодит амьдралд бэлтгэх чухал хэрэгцээ гэдэг. Нөгөө талаас сургуулийн гол зорилго нь академик мэдлэг олгох бөгөөд амьдралын ур чадварыг гэр бүл, нийгэм, нэмэлт сургалтаар авах боломжтой гэх байр суурьудч бий. Төр боловсролын зорилгыг зөвхөн академик мэдлэг олгоход чиглүүлбэл оновчтой байх уу? Эсвэл амьдрах чадварт бэлтгэх хэрэгтэй юу? Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Хариу оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр эндэр нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Эрдэнэцогтын Ариун Зул. Хоёрдугаар эндэр нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 11-ийн Е ангийн сурагч Отхон Баярын Нийцээ. Гуравдугаар эндэр өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн 9-ийн Г ангийн сурагч Дүгүрж авын Инх сайхан. Дөрөвдугаар эндэр нийслэлийн ерөнхий боловсролын 149 дугаар сургуулийн 9-ийн Б ангийн сурагч Самбуудоржийн Тэргэл Саран. Хүүхдэд сургуулийн орчинд практик туршлага олгох нь төрийн үүрэг мөн үү биш үү гэсэн эрхүү мэтгэлцээний сэдэвээр Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клубын 4 гишүүн оролцож байна. Харин одоо мэтгэлцээнийг эхлүүлээ. Нэгдүгээр эндэр таны хувьд яагаад хүүхдэд практик туршлага олгох үүргийг төр хариуцах ёстой? За таны цаг явж эхэллээ. Сайн мэцхан уу, та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Нотлогч талын 1-р гишүүн Ариун Зул байна. Өнөөдрийн бидний сэдэв хүүхдэд практик туршлага олгох нь төрийн үүрэг. За бид манай баг хүрээ гаргаж өгсөн байгаа. За энэхүү хүрээнд сургуулийн орчин гэж яг юу вэ? Доктортой хөтөлбөртөө нийцсэн өдөр тутмын хичээлээр дамжуулан практик туршлага олгох орчин. Практик туршлага олгох гэж яг юу юм бэ? Амьдралд хэрэгтэй ур чадвар, мэргэжлийн чиг баримжаа, бүтээлч төсөл, лаборатори дадлагын танхим зэрэг бодит дадлагыг хэлнэ. Төрийн үүрэг гэж юу вэ? Сургууль орчныг бүрдүүлэх, стандарт тогтоох, багшийг мэргэжүүлэх, төсвийг оновчлол хийх, дэлхийн хөгжимгүй улсуудын жишгийг дагах юм. Бид 3 аргумент гаргаж өгсөн. 3 аргумент нь тус бүр 3 санаатай. 1. Төрийн бол хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн хуулийн хариуцагч. Төрийн хамгийн том үүргийн нэг нь хүүхдийн эрхийг хамгаалах. Хүүхдэд өөр амьдралын боломж орчныг зохион байгуулах хүч байдаггүй. Тиймээс чанаргүй боловсрол, аюулгүй орчин, хөгжих боломж эдгээр нь хангалтсан үндсэн хуулийг үүргийг төр хүлээдэг. 0-7 настай хүүхдийг чадамжгүй, 7-оос 14 настай хүүхдийг чадамжгүй, 14-өөс 18 настай хүүхдийг заримдаг чадамжтай, 18-аас 21 настай хүнийг чадaltaй гэж үздэг. Тэгвэл 0-оос 14 нас, 18 настай хүүхдүүд нь төрийн бүрэн хараа хяналтанд байж сурч боловсрох мөн хайрлагдах эрх нь төрөөс хамааралтай. 2. Хувийн сургууль гэр бүл болгонд боломж адил биш. Хэрвээ практик туршлага олгох үүргийг зөвхөн гэр бүл эсвэл зөвхөн хувийн сургууль даатгавал баян ядуу, хот хөдөөгийн ялгаа улам гүнзгийрнэ. Төр оролцсноор ямар нэгэн сул тал гарахгүй. Хоёрдугаарт дэлхийн хөгжингүй улс орнуудын туршлага практик туршлагыг төр заавал олгодог гэдгийг нотолдог. Хөгжингүй улсууд буюу Финланд, Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад технологийн хөдөлмөрийн хичээл, амьдралын чадвар, мэргэжлийн чиг баримжаа, сургуулийн дээр идэх лаборатори, практик танхим зэрэг нь төрийн гаргаж өгдөг. Сургууль бол хүүхдийн амьдралын хамгийн тогтвортой орчин. Хүүхэд өдөрт 6-аас 8 цагийг буюу сургууль бол хүүхдийн 2 дахь гэр гэж явдаг. Энэ хугацааг сургуульд өнгөрөөдөг. Гэр бүл өөрчлөгдөж болно. Нүүдэл, суудал, эдийн засаг, эцэг эхийн ажил, амьдралын нөхцөл гэх мэт. Харин сургууль бол доктортой байралтай, тогтмол хөтөлбөртэй, тогтмол багш удирдлагатай, ийм дурт хугацааны дадлага сургалт төлөвлөх боломжтой. Цорын ганц доктортой орчин. Аргумент 2.
нийгмийн бүх хүүхдүүдэд ирээдүйн ажиллах хүч, ирээдүйд улс хөгжлийг явж явах хүмүүс бол өнөөгийн хүүхдүүд бид нар юм. Боловсрол бол улсын ирээдүйг тодорхойлогч нэгдүгээр тавигдах салбар. Тиймээс нэн тэргуунд биш хоёрдугаар тавигдах салбаруудын жишээ нь уул уурхай, сурталчилгаа, маркетинг, илүүдэл, бодит төсөлбөр, санхүүжилтийг оновчлох шаардлагатай. Тэгэхээр хүүхдийн боловсролыг нэгдүгээр тавих нь чухал. За баярлалаа. Харин одоо хүүхдэд практик туршлага олгох нь төрийн үүрэг бишээ гэдэг талаас Ницаах тал маань мэтгэлцэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр таны хувьд яагаад энэ төрийн үүрэг биш гэж үзэж байгаа вэ? За таны цаг явж эхэллээ. Сайн байцгаана уу. Цэнгэр дэлгэцээр тухлан сууж үзэж байгаа та үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хүүхдэд практик туршлага олгох нь төрийн үүрэг гэсэн сэдвээр цөрөг хүчний удирдагч миний би та бүхэнд үзэл баримтлалын илтгэлийг хилцүүлэхэд бэлэн болсон байна. За манай багийн гаргаж ирж байгаа аргумент нэг нь болохоор боловсролын тэгш бус хүртээмж. Монгол улсад боловсролын тогтолцоо бүх сургуульд адил олгогдож чадаж байгаа юу? Хүртээмж баг олгож байгаа газруудад энэ практик туршлага бүрэн олгогдох чадах боломжтой юу гэдэг талаар авч үзэх хэрэгтэй юм аа. Энэ өөрөө асуудлыг шийдэх бус дахин нэг асуудал үүсгэх эрсдэлтэй гэж манай багийнс авч үзсэн. За аргумент 2 нь болохоор төсөв ба хүний нөөцийн үйл хэрэгцээ. Төрөөс бүх хүүхдэд практик туршлага олгоно гэдэг бол маш их зардал шаардна. Лаборатори, тоног төхөөрөмж, багц хэрэгсэл, мэргэжлийн багш, тээвэр аюулгүй байдал зэрэг төсвийн асуудал гарч ирнэ. Одоогийн нөхцөл боловсролын салбар өөрөө санхүүжилт багатай байхад 21 аймагт туршилтын төв байгуулах уу, багш нарыг дахин сургах уу, хотод мянган дахиад шинээр ингээд боловсролын боловсролын газруудыг дахиад байгуулах уу гэсэн асуудлууд гарч ирж байгаа гэж манай багийн зүгээс авч үзэж байгаа юм аа. Энэ бүхэн шаардлагатай хөрөнгө нь бодлогын хувьд асар өндөр, улсад яг тодорхой үр өгөөжгүй. Ингээд бодоход төрийн зорилго сайхан ч хүний нөөц нь хүрэхгүй төсвөн дотно. Ингээд бодлогын хэрэгжил цаасан дээр үлдэх эрсдэлтэй гэж манай багийнс авч үзэж байна. Аргумент 3 нь болохоор төрийн үүрэг заавал байх шаардлагатай юу? Манай багийн гаргаж байгаа үндсэн санаа нь заавал төр бус, төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны байгууллагууд нь практик туршлага олгодог. Энэ нь өөрөө энэ асуудлын шийдэл юм а гэж манай багийн зүгээс авч үзэж байна. Одоо чинь хүүхдийн боловсрол ингээд төрийн бус байгууллага байна л та. Одоо энэ болохоор ойж хийх бүтээгч зэрэг зүйл дээр хүүхдүүдийг хичээлээс нь гадуур эдгээр байгууллагуудыг дэмжих эдгээр байгууллагууд хүүхдийг дэмждэг. Төр нь энэ яг тодорхой юм хяналт тавихгүйгээр эдгээр байгууллагуудыг дэмжиж өгөх юм бол илүү ингээд зөв шийдэл болох юм а гэж манай багийн зүгээс авч үзэж байна. Аргумент 4 нь болохоор нэгэн ижил урсгал. Хүүхдүүдэд яг нэг зүйл дээр бүгд ийм байх ёстой гэсэн хөвшмөл ойлголтоор хандах нь буруу. Зарим нь цагдаа, зарим нь эмч, зарим нь тоогооч болохыг хүсдэг. Ийм байх ёстой гэсэн нэгэн хөвшмөл практик туршлага олгох нь төр өөрөө хүүхдүүдийн хооронд ялгарлал үүсгэж байна. Яг хүүхдүүд болгонд тухайн хүсэл сонирхлын дагуу туршлага олгох нь бүгдийг нь адилхан хүн бол гэж байгаагаас ялгаагүй гэж манай багийнс авч үзэж байна. Энэ бүтээл сэтгэлийг үүсгэж ирээдүйн манай Монгол улсаас ирээдүйн Марк Закерберг, Жеф Безос зэрэг бизнесмэнүүдийн үргэлжлэл манай Монголоос түрэн гарах боломжтой. Харин үүнийг нь хааж байгаатай адил яг төр ингээд тодорхой хэмжээний зохицуулт систем ингээд шинээр үүснээр үүний практик туршлага олсон үүнийг нь ингээд хааж байгаас ялгаагүй гэж манай мөн зөвшөөрж байна. Тийм учраас сургуулийн орчинд практик туршлага олгох бус сургалт төрийн бус байгууллага хүүхдийн оролцооны байгууллагууд илүү хамруулж хичээлээс гадуур сургалтын сургалтад тухайн хүүхэд өөрөө хүсвэл хамрагдах боломжтой байдлаар зохицуулт хийж өгвөл яг төр оролцож байгаагаас илүү үр дүнтэй арга маа гэж зүгээс гэж манай багийн зүгээс авч үзэж байна. За нэг няцаалтыг явж өгье. Манай төр хүлээсэн үүргийг биелүүлж чадж байгаа юу? Манай улсын жишээн дээр төр боловсролын байгууллагт хэр бодиттой үр дүн олгож байгаа вэ? Анхаарал хандуулсан явдал баярлалаа. За Ницаах талдаа баярлалаа. Мөн ялгаагүй их ойлгомжтой үйл баримтлалын илтгэл байлаа гэж үзэж байна. За харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжье. Дараагийн хэсэг бол дэмжлэгийн илтгэлийн хэсэг байгаа. Багуудын гишүүд ахлагч нараа дэмжинэ. За эсрэг багийнхаа гишүүний илтгэлийн үеэр дундаас нь ницааж орж ирээд яриаг нь таслаад ницаалтаа их бүрэн боломжтой. За харин одоо 2 дугаар эндрээс эхлэе. За таны хувьд мөн ялгаагүй яагаад төрийн үүрэг гэж үзэж байгаа вэ? За таны цаг явж эхэллээ. Цэгэр дэлгэх төдөн суугаа та бүхэн орой мэндийг хүргээд 2 дугаар эндрийн гишүүн миний би өөрийн дэмжлэгийн илтгэл бэлэн болсон байна. Манай багийн аргумент нэг бол төр бол хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн хариуцагч. Хүүхэд өөрөө амьдралын боломж орчныг зохион байгуулах чадваргүй. Тиймээс чанартай боловсрал аюулгүй орчин хөгжих боломжийг төр хүүхдийн өмнө хүлээдэг байх нэ. Хувийн сургууль гэр бүлд ижил боломж олгох боломж байдаггүй тул төр оролцох нь зайлшгүй хэрэгтэй юм а. Сургууль бол хүүхдийн амьдралын тогтвортой орчин. Тогтвортой байдал, тогтвортой хөтөлбөр, тогтмол багш удирдлагыг зөвхөн төрөл хүүхдэд олгож чадах юм а. Нэгдүгээр хүүхдийн эрхийн конвенц. Хүүхдийн эрхийн конвенц дурдж өгснөөр бүх хүүхэд боловсрал авах эрхтэй. Боловсрал нь хүүхдийн бие даасан хөгжил, ур чадварын бэлтгэл чиглэсэн байх ёстой. Энэхүү үүргийг
зөвхөн гэр бүл хувийн сургуульд найдаж болохгүй төр заавал хүлээх ёстой гэж заасан байдаг бахны. Хоёрдугаарт тэгш хүртээмж. Дэлхийн банкнаас гаргаснаар төрийн оролцоогүй сургалтын системд баян ба ядуугийн хүүхдийн хүртээмжийн ялгаа 50-70% байдаг бол үүнд төр оролцсноор энэ ялгаа нь 30-40%-аар буурдаг байх нэ. Гуравдугаарт сургуулийн орчин. Harvard Center on Child Development-аас гаргаснаар тогтвортой орчинд хүүхдийн когнитив хөгжил 2 дахин хурдан байдаг байх нэ. Сургуулийн тогтмол багш байрлал хөтөлбөртэй тул урт хугацааны практик дадлага явуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Практик дадлага OECD 2021 онд гаргаснаар лаборатори практик дадлага орсон хичээлдээ сурагчдын судлах чадвар 15-аас 20%-аар илүү байдаг байх нэ. Системтэй практик сургалтгүй хүүхэд онлайн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чадахгүй гэдгийг энэ судалгаанаас харж болно. 5-дугаарт гэр бүлээс хамаарах боломжийн ялгаа. Монголд гэр бүлийн орлого ба хот хөдөөгийн байршилд үндэслэн боловсролын залт хийх гэж шүү дээ. За 4-р энэ. За захир зэрлэгзээр тухлаас суугаа үзэгч та бүхэндээ энэхүү гахалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний өмнө тавигдсан энэ асуулт яг л нэг том авраг асуултыг эсвэл хүүхдүүдийн бүх зэрэг хичээлийн хүртээмжийг арилгаж чадах нэгэн цогц шийдвэр шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ сэдвийн цаана бидний ирээдүйн боловсрол, физиологи, хүүхдийн эрх болон эрх чөлөө, төрийн оролцооны хэлэх хязгаар гэсэн маш том асуудлууд сөгдөж байгаа юм. Засгийн тал өнөөдөр практик туршлага гэдэг үгээр бүхнийг гоёхыг харж байна л да. Яагаад вэ гэх юм бол энэ практик туршлага гэдэг чинь өөрөө хүүхэд биедан авах юм бол тэр хүүхдэд илүү шингэж нухацтайгаар хүлээн авах чадварыг илүү эрс нэмэгдүүлдэг. Гэтэл энэ төр засгийн бодлогыг бид нэр айл олон жил хүлээлээ. Би багаас ахуулаад их олон төрлийн сургуулийн системүүдийг туршиж үзлээ. Гэтэл одоо ботол манай ангийн 40 хүүхдийн аль 2-3 хүүхэд л мэдээж хичээл дээр 8 дугаар төвшин бүтэн A дүнгээ авч чаддаг. Гэтэл энэ боловсролын тэгш бус хүртээмж, боловсролын чанар энэ сургалтын тэгш бус байдлаа ялгаж салгаж чадахгүй байж идэл аль практик туршлага төр засгаас системчлээд ороод ирлээ. Энийг одоо яг яаж засах юм бэ? Хэрвээ энэ аль хэдийн сургалтын чанараа бид нэр аль болох засч чадаагүй байж идэл практик гэдэг энэ туршлагаа бид нар нэмж шинэ хичээл дээр оруулаад ирэх юм бол шинэ төрлийн боловсролын тэгш бус байдал бий болгох юм аа. Энийг болохоор аль хэдийнэ бид нэр хүлээн зөвшөөрч чадахгүй нэ. Энэ үеиг сонсогдох амлалтанд бид аль хэдийн санал нэгдэж чадахгүй. Боловсролын тэгш бус хүртээмжийг хотоор жишээ аваад ярил л да. Энэ 10 км-ийн радиус дотор байгаа энэ газарт бид ямар чанарын ялгаа байгаа билээ? Хувийн сургуулиуд болон улсын сургуулиуд яг ямар төвчний ялгаатай байгаа билээ? Хүүхдүүд яг бүх хичээл дээрээ хувийн сургууль болон улсын сургуулийн ялгааг ярьлаа. Тийм учраас манай багийн зүгээс практик туршлагыг төрөөс олгоё гэж байгаа. Өнөөдөр хувийн сургууль болон улсын сургуулийн ялгаа байгааг та өөрөө дурдж өглөө. Мөн дээрэс нь орон нутаг болон хотын ялгаа ч гэсэн байгаа. Тийм учраас энэ практик туршлагыг ижилхэн системтэйгээр төрөөс явуулснараа хүүхдүүд ижилхэн тэгш боловсролыг хүртэж чадах юмаа гэж манай багийн зүгээс гаргаж өгч байгаа. За тэгвэл яг төр ямар системчлэлээр хүүхдүүдэд практик туршлагыг олгохгүй? Одоо олгож байгааг асууж байгаа юу? Эсвэл ирээдүйд яаж олгож болох вэ гэдгийг асууж байгаа юм болов уу? Одоо байгаа сургалтын систем дээр практик туршлагыг яг хэрхэн зөв оновчтой тэр анги танхим дотор байгаа олон мянган хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн одоо биднэрт улсын сургуулийн хувьд төрөөс ямар нэгэн практик туршлагыг олохгүй хувийн сургуульд бол хүүхдүүдэд хангалттай практик туршлагыг олгож чадаж байгаа учраас хүүхдүүдийн хооронд боловсролын асар их ялгаа гарч ирж байгаа. Энэ нь цаашлаад нийгмийн давхар ажилтнад ирээдүйд нөлөөлөх аюултай, болцсохгүй аюултай. За тэгвэл тийм учраас улсаас яг нэгдсэн системтэйгээр практик туршлагыг сургуулиудаа сургуулийн орчинд хүүхдэд олгоё гэж манай багийн зүгээс байр суурьтай байгаа. За тэгвэл ямар хувийн сургуулиуд хүүхдүүдтэй хичээлийнхаа сурлагын чанар дээр нь практик туршлагыг илүү төлхөө оруулж өгдөг санагдаж байна. Ихэнх хувийн сургуулиуд ер нь бүх л хувийн сургуулиуд хүүхдийнхээ хичээл нэгэн жишээ дурдаад өгч болох уу? 9 эрдэм сургууль. Манай дүү тэнд сурдаг л да. Би бол өөрөө улсын сургуульд сурдаг. Тэгтэл манай сургуульд ямар нэгэн туялзуур сэлэм шатрын сургалт бол сургуулиас тавьдаггүй. Харин 9 эрдэм сургууль нь бол хүүхдийг бол сурагчтайгаа бол бүх талаар нь дэмжиж практик туршлага болон академик боловсролыг хослуулсан маш гайхалтай хөтөлбөртэй. За. Тэгвэл одоо эмч цагтаа хуульч хүчин гэдэг зөндөө олон мэргэжлүүд байгаа. За энэ бүр дээр практик туршлага олгохын сургуулийн хүрээнд практик туршлага олгохын сургуулийн үүрэг байна. Тэгвэл төрөөс системчдэд энийг нөх юм байна. Тэгвэл энэ яг
боловсрлоо тэгш хүртээмжтэй хүргэж чадахгүй байгаа сургуулиуд Улаанбаатар хотод байхад яаж тэгвэл хөдөө орон нутгийн хүүхдүүдэд тэр практик туршлагыг яг оновчтой хүүхдүүдийн авяас чадвар хөдөлмөрийн цагийг нь аль болох үр дүнтэй өнгөрөөж чадах вэ? Мэдээж практик туршлага дадлаг туршлагыг төрөөс олгохоор болоод ирвэл энэ дээр мэдээж бүхэл бүтэн улс төр учраас ажлын хэсгийг зохион байгуулна. Боловсролын яамтайгаа хамтран хамгийн оновчтой системийг нэвтрүүлнэ. Тэгвэл ажлын хэсэг нь яг хэдэн гишүүнтэй байх вэ? Тэр талаар одоохондоо би мэдэхгүй. За тэгвэл ажлын хэсэг байгуулад бид бүгдээрээ ингээд практик туршлагаа бид нэр хичээл дээрээ аваад үзье. За тэгвэл тэр манай Монгол хэдэн хүүхэдтэй билээ? За тэр болгон сая 300 мянган хүүхэдтэй байгаа. За тэгвэл энэ хүүхдүүд нь өөрсдөө ингээд ямарваа нэгэн мэрэгжил судлаа өөрсдөө ирээдүйд том болно тийм үү? Тэгвэл тэр болгоны мэрэгжилтийн практик туршлагыг аль болох зүй зохистой хүүхдүүдийн цагийг хэмнэлттэйгээр мэдээж төрөл болсон хойно төр бол хамгийн сайн, хамгийн тогтвортой, хамгийн хүртээмжтэй төслүүдийг хэрэгжүүлж чадна. Тийм учраас энэ практик туршлагыг орохдоо сая хэлсэнчлэн төр бол хамгийн сайн судалгаа хийгээд хамгийн сайн боловсон хүчнийг энэ хэсэг дээрээ томилоод улс даяар явагдаж байгаа ажил учраас боловсролын практик дадлаг туршлага дээр бол мэдээж хөнгөн хуймгаа хандахгүй. За сая цаг үлдсэн байна. Энийг бас дэмжлэг болгоод эсвэл няцаалт болгоод ашиглах боломжтой. За сая хэллээ л дээ. Нэгдүгээр гишүүн маань төр оролцохгүй болохоор эсрэг талын маань нэгдүгээр гишүүн хэллээ л дээ. Төр болохоор ямарваа нэгэн сул талгүй практик туршлагыг хүүхэд бүрд ингээд тэгш хүртээмжтэй олгож чадна гэж байгаа. Гэтэл энэ нь болохоор их өрөөсгөл ойлголт юм аа. Бид нэр сургуультай хүртэл энэ сургалтын чанараараа зүгрүүтэй байна. Хөдөө орон нутагт хүртэл сургалтын чанараараа тэгш хүртээмж байхгүй байна. Багш нарын ажилгүйд болон тэгш бус байдал их байна. Тийм учраас энэ ямарваа нэгэн байдлаар тэгш хүртээмжтэй болон хүүхдүүдэд их анхаарал хандуулсан байлаа. За баярлалаа. Дэмжлэгийн ихтгэлийн хэсэг энэ үрээд өндөрлж байна. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг буюу модератор миний бие багийн ахлагчдаас мэтгэлцээнийг илүү тодруулах зорилготойгоор асуултуудыг асуух болно. За хамгийн ихний асуултыг би нотлох багийн ахлагч буюу 1-р эндрээс асууя. За та билнэ үү? Хамгийн ихний асуулт. За та төрийг сайн менежер гэж боддог уу? Төр ер нь хэр менежер вэ? Менежер. Аха. Төр яг үнэхээр нийгмийг сайн зохион байгуулж чаддаг уу төр? Төр нийгмийг сайн зохион байгуулж чаддаггүй. Аха. Тэгэхээр төр бол хамгийн муу менежер гэж нэг хэлц үг хүртэл байдаг шүү дээ, тэ. Яг энэтэй адилхан төр өнөөдөр 10 жилийн хүүхдүүдэд практик туршлагыг тэгвэл адилхан олгож чадах уу? Үнэхээр чадах уу? Төрийг бол муу менежер гэдгийг та хүлэмжшөөрчлөө шүү дээ. Тэгэхээр төрийг ялгаагүй 10 жилийн хүүхдүүдэд практик туршлагыг олгож чадах уу? Энэ дээр би хүүхдүүдэд үзэл бодлоо маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Төрд хүртэл нь маш сайн илэрхийлж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ тэгэж чадвал хүүхдүүд бид нар Монгол улсын ирээдүйн хооч хүүхдүүд учраас хүүхдүүд бидний дуу хоолойг хангалттай хэмжээнд сонсож чадсанаар биднэрт практик туршлагыг илүү сайн олгож өгнө гэж бодож байна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Одоо яг 10 жилийн хүүхдүүдэд үнэхээр төрийн зүгээс юу гэдэг энэ боловсролын систем танаас практик туршлагыг олгож чадж байгаа юу? Ямар вэ? Яг одоо л одоогоор чадахгүй байгаа. Чадахгүй байгаа. За тэгвэл яг ямар төрлийн практик туршлагыг хүсэж байна? За жишээлбэл нэг юм үг гэдэг шүү дээ. Физикийн хичээлийг дурлуулж чадаагүй физикийн багш бол гэмт хэрэгтэн гэж үг хүртлээдэг. Тэгэхээр өнөөдөр физикийн хичээлийг ингээд миний бодлоор буруучж магадгүй 10 жилийн хүүхдүүд магадгүй нэг сонирхдаггүй бах. Энэний нэг бодит жишээ нь юу вэ гэхээр жишээ нь физикээр яг үргэлжлүүлээд их сургуульд яг ингээд сурж байгаа оюутнуудын тоол маш цөөхөн байдаг. Зарим жилүүдэд бүр ингээд анги хүртэл нээгдэх одоо хэмжээнд үүсдэггүй. Тэгэхээр юу гэдэг физикийн хичээл дээр яг ямар төрлийн практик туршлагыг 10 жилийн хүүхдүүдэд илүү их хүсдэг багшаасаа. Зөвхөн бодлого бодохоос илүүтэйгээр. За ганцхан физик гэлтгүү хим биологийн хичээлүүд буюу шинжлэх ухааны хичээлүүд маань байгаа. За шинжлэх ухааны хичээлүүд маань тусгай лабораторитой байх ёстой. Гэтэл манай Монгол улсад тусгай лаборатори битгийхэл манай Монгол улсын боловсролын системд ангид нь хүүхдүүд нь хүрэлцдэггүй. Тийм болохоор лабораторио хүртэл сургуулийн танхим болгож хичээлээ ордог. Тийм учраас төр бидэнд лаборатори гаргаж өгөөд хүүхдүүд нь тэр лабораторитой туршилтаа хийгээд тэгээд илүү сонирхолтой болгож ирээдүйд нийгэм
нийгмээр явдаг хүүхдүүд олон биш. Физик, хим биологоор хэрвээ лаборатори нэгээд сонирхолтой болгоод өгчих юм бол яг хүүхдүүд олон байгаа гэж миний зүгээс харж байна. Тэгэхээр магадгүй таны судалснаар ч юм уу те одоогийн манай улсын төсөв ч юм уу улсын яг байгаа байдал нь үнэхээр сургууль болгонд лаборатори барьж өгөөд сургууль болгоны 10 жилийн хүүхдүүдэд практик туршлага одоо олгох хэмжээнд хангалттай мөнгө зарцуулах боломжтой гэж таны хувьд судалсан уу? Үнийн дүн ер нь яг ямар хувь байгаа вэ? Эсвэл энэ тал дээр судалгаа байхгүй байгаа юу? Ямар байна? Аха. За судалгаагаар гэх юм бол манай Монгол улс 2024 болоод 2025 онуудад зам засварын ажилд маш их 1.8 тэрбум төгрөг орчим зарцуулсан. За хоёрдугаарт орон сууцчлалтанд бас хоёрдугаарт мөнгө зарцуулсан. Гуравдугаарт боловсрал орж ирж байгаа. За үүн дээр зам засвар болон орон сууцнд хуваарлагдж байгаа мөнгөнийхөө ядаж 10-аас 20%-ыг нь боловсралд оруулаад өгчих юм бол тухайн ядаж нийслэлтэй хүүхдүүд маань лабораторитой болоод явах бүрэн боломжтой гэж харж байна. Одоогоор тэгвэл манай улсын төсөв яг нийт төсвийн хэдэн хувийг боловсралд зарцуулж байгаа вэ? 9%. Хэдэн вэ? 9%. 9%. Тэгэхээр энийг бол хангалтгүй гэж таны хувьд бол үзэж байгаа юм шүү дээ. Тун хангалтгүй. Хөгжингүй орнууд боловсрлоо нэгдүгээрт тавьж боловсрал нь бүр 50%-ыг авч байхад манай Монгол улс 9% тавина гэдэг миний хувьд эмгэнэлтэй хэрэг байна. Жишээ нэг ямар оронд яг төрийнхэн зүгээс 10 жилийнхаа сурагчдад өгж байгаа практик туршлага нь өөрийнхөө хувьд ингээд анхаарлыг чинь татсан байна. Ямар нэгэн орны жишээ хэлж. За одоо нөгөө сүүлийн үед захимжиж байгаа бүх юм нь захимаар явж байгаа таблет дээр явагдаж байгаа Финланд улс ба. Энэ Финланд улс маань яг ямар хичээлийг практик байдлаар олгож чадчихээн төрийн зүгээс? Бүх хичээлийг. Эхлээд мэдээж хим, физик, биологоо практик туршлага дээр лабораториор нийгээд дараагаар нь бүр сонирхолтой болгох зорилгоор таблет, смарт самбар гэх мэтчлийн зүйлүүд дээр хичээлээ тайлбарлаад хүүхдүүд нь нөгөө л нэг 19-р зууны боловсролыг 20-р зууны багш нар 21-р зуунд заах биш яг шинэ иргэн үеэр шинэ багш нар маань ингээд заагаад явж байгаа. Финланд улсад маань. Тийм учраас надад Финланд улсын боловсролын систем тутахун их таалагдсан. За баярлалаа. За харин одоо мэтгэлцээний дараагийн асуулт болох төрийн үүрэг мөн гэдэг талаас миний зүгээс асуух асуултыг Няцах багийн халагчаас асуухад бэлэн болоод байна. За хамгийн ихний асуулт төрийн зүгээс олгож байгаа эдгээр хичээлүүд бүгдээрээ заавал яг онлих байх ёстой юу? Энэ дээр юу гэж бодож байна? Яг заавал онлих байх хэрэггүй. Яг хэлсэн чинь яг хүүхэд практик туршлага дээр ингээд илүү судлах юм бол илүү ингээд үр дүнтэй сурах арга барил нь ингээд илүү сурах магадлал нь илүү өндөр байдаг гэж ярьж байна л та. Энэ бол үнэн. Яг гэхдээ яг практик байдал яг биднэрт хэр хүртээмжтэй ирж чадах вэ гэдэг асуудал энэ дээр гарч ирж байгаа маа гэдэг талаас нь юу гэж хийхгүй байснаас хийсэн арай дээр шүү. Хийсэн зөв. Гэхдээ яг тухайн үйл одоо практик одоо зүйл нь яг яаж орж ирэх вэ? Яг яаж үр дүнтэйгээр биднэрт хүрэх вэ гэдэг нь гол асуудал юм аа. За чи нэг юм үг байдэн штэ. Жил болгон бид нэр My Summer Holiday гэдэг одоо өгүүлбэрээр 9 сарын 1-нд хүүхдүүд англиар нэг эссе бичиж ингээ эхэлдэг. Багш нар нэг англи хэл дөрмийн аргаар ингээ заадаг. Гэтэ яг үнэндээ 10 жилээ төгсгöd хэр их хүүхэд яг англиар чөлөөтэй ярьж чаддаг вэ таны бодлоор? Жишээ нь танай ангид хэр их хүүхэд одоо англиар боломжийн түвшинд хин нэгэн жуулчантай харилцаж чадж байна. Яг нь тэр нь яг тухайн хүний одоо яг ямар зүйлийг сурж байгаас хамаарна яг сургуулийн түвшинд яг ганцхан сураад тухайн одоо англиг бүрэн дүүрээ одоо сураад ингээд жуулчтай харьцах хэмжээний ингээд өөрийгөө илэрхийлэх хэмжээний сурах гэдэг бол бас ингээд ер нь бол боломжгүй асуудал гэж миний зүгээс авч үзэж байна. Яг тэгэхээр тухайн хүүхэд өөрийгөө сургуулиас гадуур хөгжүүлээд тухайн сургалт одоо тэмцээн уралдаанууд ингээд хамрагдаад өөрийгөө хөгжүүлээд явах юм бол энэ бүрэн боломжтой юм. Тэгэхээр өөрийнхөө хувьд хүүхэд болгон сургуулиас гадуур орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжтой амьдрдаг гэж бодож байна. Яг миний л хүүхэд юм чиндээ одоо миний л хүүхэд миний л ирээдүй миний хийж чадаагүй хийж чадаасаа гэсэндээ аав ээж маань хийч боломжгүй байсан хүүхдтэйгээ боловсролын төлөө тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах бүрэн боломжтой гэж миний зүгээс авч үзэж байна. Ер нь ихийг айл өрөх яг тийм боломж үнэхээр байгаа юу? Боломжтой. Хэрвээ боломжгүй байх юм бол тухайн одоо айл хүрх нь ямар нэгэн байдлаар төр улстай одоо төрдөө одоо манай багийн миний нэг сонсч ирсэн жишээн дээр ингэж байгаа байхгүй юу? Хүүхэд одоо боломжгүй байдлаасаа болоод хаагдах биш тухайн боломжгүй байдлаа бусдад түгээгээд бусдаас тутамж авснараа одоо өөрийгөө хөгжүүлж чадж байгаа маа гэдэг одоо ийм шийдэл гарч ирж байгаа маа. Тухайн хүүхдийн одоо хичээл зүтгэл хэр ингээд өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Тухайн зүйлийнхаа төлөө хэр тэмцэж байна гэдэгс хамаарна. За эсвэл яг би арай илүү тодруулаад асууя гэж бодлоо л доо. Таны харилцаа сонсоод. За жишээлбэл нэг ийм хүүхэд байна. Ямар хүүхэд вэ гэхээр хичээлээ тараад ажил их шаардлагатай. Эсвэл олон дүүнертэй дүүгээ харахаас өөр одоо арга байхгүй олон дүүнрээ харахаас өөр арга байхгүй. Хажуугаар нь ажил хийдэг. За тэгээд эцэг нь одоо
эрэгтэй хүүхэд учраас боловсролын ингээ бүр хайцсан. Ийм кейс одоо жишээ нь тоо баримтаас харахад бол байна л да. Ялангуяа хөдөө орон нутагт эрэгтэй хүүхдүүдийн боловсрол маш их гээгдэж байна гэдэг. Чинь энэ хүүхэд боловсрол авах боломжтой цорын ганц орчин нөөрөө сургууль байгаа. Тэгээ тухайн сургууль дээр зөвхөн онол зааж байна. А яг нөгөө практик туршлага гэдэг зүйлийг ер нь яг тухайн хичээлтэй холбож заахгүй байна. Гэтэ энэ хүүхдөрөө хүсэж байгаа ч гэсэн сургуулиас одоо бусд орчинд үнэхээр өөрөө яаж чигээ сурч чадахгүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү хүүхдүүдэд одоо төрийн зүгээс яг харахгүй тухайн хичээлтэй холбоотой практик туршлага олгох нь зөв гэдэг дээр та санал нийлж байна уу? Эсвэл окей тэр хүний хогштой те тэр хүний амьдрал хэцүү байгаа нь ямар миний буруу юм уу гэдэг ч юм уу те ийм үзэсгэлэнтэй харж байна уу? Ямар вэ? Практик туршлага олгох нь мэдээж зөв. Гэхдээ түүнээ яаж тэр хүүхдүүдийг олж очоод тэр хүүхдүүд хүртээмжтэй байдлаар илүү ингээд тулгамцсан асуудалд нь ингээд зориулагдаад тухайн практик хичээл орох вэ гэдэг тийм асуудал хөндөгдөн ч үзэж байна. Тэгэхээр өөрийнхөө хувьд бол төрийн зүгээстэй нэгэн тал бүх салбар нэгжүүдэд бид нар хурж ажиллаж чадахгүйгаас хойш тий хоёрын орны тэгш бус байдал үүсгэж чахаар практик туршлага гэдэг зүйлийг ер нь хасаа хичээчээ гэж үзэж байгаа юм зөв. Тийм ер нь бол яг хас чаяхтаа биш одоо ингээд тухайн одоо өөр төрийн бус байгууллагууд хүүхдэд оролцооны байгууллагууд ингээд тухайн гац гаргалгаануудад очиод одоо тэр хамтарч ажиллах хамтарч ажиллаад тухайн газар байгууллагуудыг ингээд дэмжиж төр нь өөрөө дэмжиж ажиллах хэрэгтэй маа гэж манай бүгд үзэж байна. За жишээ нь ямар улсын сургууль ямар төрийн байгууллагуудтай хамтарч хөтөлбөрүүд одоо жишээ нь гаргаж ирсэн бэ? Та ганцхан жишээ хэлээч. Яг ингээд хамтарсан одоо тийм яг ямар ч байсан ингээд хүүхдүүдэд ингээд шаардагдсан одоо тулгамжгүй асуудлын зориулалт ямар нэгэн хамтрал бол би яг мэдэхгүй байна. Яг төрөөс яг ингээд яаж зохицуулж хийж байгааг бол одоогоо мэдэхгүй байна. Тэгэхээр бодит амьдрал дээр бол магадгүй та яг энэ талаар төлөвлөлөө өөрөө мэтгэлцэж байгаа юм. Яг энэ дээр мэдэхгүй байна гэхээр яг ийм кейс цөөхөн байгаад байна шүү дээ. За баярлалаа. Мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжье. Дараагийн хэсэг бол нэмэлт тайлбар хэсэг байгаа. Би багуудад 15 секундын хугацаа өгье. Хоорондоо ярилцаад аль нэг мэтгэлцэгч нь нэмэлт илтгэгчээр гарах болно. Цаг явж эхэллээ. За бэлтгэлийн цаг дууссан байна. За тэгэхээр нотлох талаас аль мэтгэлцэгч нэмэлт тайлбар хэсгээр оролцох вэ? Манай 2 дугаар гишүүн оролцсон. За 2 дугаар мэтгэлцэгч. За харин мяцах талаас 4 дугаар мэтгэлцэгч. За тэгэхээр энэ удаа 4 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. За таны цаг явж эхэллээ. За юуны түрүүнд эхлээд өөрийнхөө саяны эхлэл дээр дутаж чадаагүй зүйлсээ хэлье л да. Боловсрал хүртээмжгүй байгаа нь хүүхдэд практик туршлага олгох нь төрийн үүрэг гэж хэлхийн өмнө бид нар нэг бодит үнэнтэй нүүр тулгарах ёстой. Өнөөдөр боловсролын хүртээмж нь өөрөө жигд бус тэгш бус байгаа нөхцөл төр бүх хүүхдэд ижил түвшний практик туршлага олгоно гэдэг бол бодиттой бусдал гэдгийг нэн түрүүнд хэлмээр байна. Монголд мөн бусад улс оронд дараах асуудлууд байгаа л та. Хот өдөөгийн сургалтын ялгаа. Нэгт лаборатори дадлагын танхим тоногт хөөрөмжийн хомсдол мэрэгжлийн багш ментор хүрэлцэхгүй байгаа мөн зарим багш нар өөрсдөө практик туршлагын сургалт хийх чадамжгүй нөхцөл байдлууд хүртэл байгаа. Зарим багш нар өөрсдөө ер нь ийм нөхцөлд төр практик туршлага олгоно гэвэл онц сурлагтан сайн сургуультай нөөцтэй газар л туршлага авна. Харин хүртээмж муутай бүс нутгийн хүүхдүүд улам хоцрогдоно. За ингээд бодоод үзье. Хот дүүгээр ялгаад аваад үзье л да. Саяхан би хэлсэнчлээ хотод ямар байла. За тэгвэл хөдөөд ямар байгаа лээ. За манай орон нутгийн хүүхдүүдээс их мундаг зөндөө хүүхдүүд төрөн гарч ирж байгаа. Гэхдээ яг тийм бол тэр орон нутгийн тэр их олон хүүхдүүд гарч ирэхгүй байгаа нь мөн дээрээс нь боловсролын тэгш бус хүртээмжтэй холбоотой гэдгийг нэн түрүүнд холбоотой гэдгийг авч үзэх шаардлагатай гэж би бодож байна. Ингэснээр төрийн хариуцлагын нэрийн дор илүү боловсролын тэгш бус хүртээмж орон нутаг хоцрогдоод байна, хот илүү байна гэж ярьлаа. Тэгвэл ерөөсөө энэ практик дадлаг туршлага гэдгийг чинь хувийн сургалтууд олгож байгаа. Энэ хувийн сургалтууд нь нийслэл буюу Улаанбаатар хотод хамгийн их байгаад орон нутагт байхгүй байгаа болохоор энэ хүүхдүүд чинь илүү хоцрогдоод байгаа юм шүү. Тэгвэл ямарваа нэгэн байдлаар төр системчлэл гаргаж өглөө. За таны ярьж байгаагаар төр системчлэл гаргаад өглөө. Тэгвэл яг тэр хөдөө орон нутгийн бүх хүүхдүүдэд бүх ижил хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд яг бүгдэнд нь тааруулж хүрч чадах уу? Асуултаа дахин тодруулаад өгөөрэй. Төрөө системчлээд гаргаад өгсөн тэр практик туршлага дадлагыг хүүхэд бүрд яг тэгш хүртээмжтэй хүртэж чадах уу? Ижилхэн системтэй учраас бүхэл хүүхэд яг ижилхэн практик дадлаг туршлагыг
хүртэж чадна гэсэн үг. Тийм болохоор ядчил орон нутагт байгаа хүүхдүүд тэнд угаасаа сургалт байхгүй учраас тэнд угаасаа практик туршлага олгох зүйл нь байхгүй учраас хэдий эцэг эхчүүд нь боломжтой байгаад явуулъя гэсэн ч тэр хүүхэд явж чадахгүй байгаа. Энийн төрөөс зохицуулаад өгөх юм бол Улаанбаатар хот болон орон нутгийн ялгаа бол эрс багасна. Мэдээж төрөөс хэдий практик туршлагыг маш ихээр олголоо ч гэсэн хувийн сургууль бол улсын сургуулийн ялгаа бол байсаарлах болно. Гэхдээ улсаас төрөөс яг ижлэхэн систем оруулж ирснээр энэ ялгаа 40-50% буурж байна. Тэгвэл хүүхэд бүр ижилхэн үү? Мэдээж үгүй. Тийм бол яг ижилхэн сургалтын систем, ижилхэн практик туршлага яг ижилхэн боловсролоо тэгш хүртээмжтэй авна гэсэн баталгаа байгаа юу? За энэ дэр бол бид нар юуны тулд 21-р зуунд хэмэл оюун ухаан хөгжиж байгаа лээ. Энэ дэр системийн цаанаас үндсэн системийг гаргаж өгөөд хүүхэд бүр дээр тулж ажиллах зүйл дээр биднэрт манай Монголын үндэсний хэмэл оюун ухаан эвгүнэ гэдэг зүйл байгаа. Энийгээ илүү хөгжүүлээд хүүхэд бүрийн онцлогт тааруулснаар тэр системийг хөрвүүлж болох нэг шийдэл байгаа. Тэгвэл тэр систем яг хүүхэд болгоны гар утсан дээр байдаг уу? Хүүхэд болгоны мэдээж системтэй мэдээлэл нь хүрч чаддаг уу? Мэдээж зүгээр нэг албан байгууллага эсвэл сургалтын газраас гаргасан мэдээлэл байсан бол хүүхэд болгонд хүрч чадахгүй. Гэхдээ төрөөс гаргаж байгаа учраас хүүхэд болгон сургууль багшаараа дамжин энэ мэдээллийг хүлээж авч болно. Авах боломжтой. За тэгвэл нэг жишээ дурдъя л да. За манай Улаанбаатар хотын сургуулиудын захын дүүргүүдэд байгаа сургуулиуд. За тэр багш нар нь үнэхээр сайн байлаа гэж бодъё. Тэгвэл нэг ангид байгаа 40 хүүхэд яг тэр багшийн нэг заах арга барил буюу тэр төрөөс системчлээд өгсөн байгаа багш за яг самраа ингэж төлөвлөх ёстой. Багш зөвхөн яг энэ хэсэгт ингээ гараад хичээлээ заах ёстой. Багш энэ самбар дээр гараад хичээлээ заах ёстой. Мэдээж энэ үн дээр таны ярьж байгаа санаа бол ерөнхийдөө 40 хүүхдэд бүгдэнд нь багш хүрч чадахгүй байна гэлээ. Тэгвэл манай багаас гаргаж өгж байгаа санаа бол боршуур би 40 багш бүгдэнд нь хүрч чадахгүй байгаа гэж бол хэлээгүй. Миний хэлж байгаа санаа болохоор энэ 40 хүүхэд яг энэ нэг багш байгаа штэ. Нэг багшийн үзэл бодол тулгуурлаад энэ 40 хүүхэд яг тэгш чанартай боловсролтой хийж чадахгүй байгаа. Мэдээж цаанаас нь боловсролын яам болон төрөөс сургалтын системийг өгөх юм бол багш ямар нэгэн өөрийнхөө хувь хүн бий гэдэг үзэл бодлыг тэр хичээлдээ хольж хутгах тоггүй болохоор багш нарт ингэж хичээлээ заагаарай, ингэж самраа төлөвлөө гэж системчил гаргаж өгөөгүй гэж одоо хүртэл. Дахиад дуртаад өгөөч. Түр одоо хүртэл багш нарт одоо ингэж заагаарай, одоо энийг ингэж хэлгээрэй гэсэн системчлэл одоо хүртэл гаргаж өгөөгүй байгаа гэсэн үг үү? Багш нарт мэдээж жилийн төлөвлөгөөг цаанаас нь өгдөг. Гэхдээ ерөнхийдөө бол одоогийн байдалд багш нар ерөнхийдөө бол ерөөсөө тэрийг дагдаггүй. Одоо нэг сургуулийн ижилхэн 11-р анги байлаа гэхэд 11-ийн А бүлэг номны голоос 1-р улирлаасаа үзэж эхлэх юм бол 11-ийн Б гэдэг бүлэг бол номны эхнээс эсвэл сүүлээс үзэж эхэлдэг. Ерөөсөө л тэр багш өөрийнхөө дураар хичээлийг номны дуртай газраас л зааж гинэ гэсэн үг. Ингээ бодоод үзэх юм бол одоо номны агуулга бүр нэг тийм учраас манай багийн зүгээс яг ижилхэн нэг системийг төрөөс гаргаж өгөх хэрэгсэл гэдэг болгыг бодож сурахын тулд эхлээд рационал таа гэдэг зүйлээ сурдаг. Яг үүнтэй ижилхэн бүх юм системтэй дараалттай байдаг байтал одоо яг ингээд таны саяны эхлэлээр дурддагцсан шиг одоо манай боловсролын систем ингээд одоо байхгүй байна. Бид нэр төрөөс ингээд багш нарт боловсролын систем ингээд гаргаж өгөх шаардлагатай байна. Энэ дээрээ практик дадлага гаргаж өгөх шаардлагатай байна гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ өдөөс төдий хүртэл багш нар боловсролын системтэй заасаар ирсэн. За магадгүй зарим хувийн сургуулиуд мэдээж бас практик орсон байх. Багш нар боловсролыг гэх юм бол сургууль дээр боловсролын системтэй болон сургууль дээр хүүхдийн орлооны байгууллагууд болон одоо цаашлаад хэлэх юм бол мод тарих, цэцэг услах мэдээж бас дээрээс нь мэтгэлцээ элхих урлаг гэсэн олон янзын практик хичээлүүд донд байхад нэмж төрөв ижилхэн ингээ практик туршлага заана гэдэг нь 4-р ангидын маань хэлснээр багш нар боловсролыг аль хэдийн системтэй зааж байгаа гэж хэллээ. Тэгвэл өнөөдөр багш нар боловсролыг системтэй зааж байгаа нь үнэн. Гэхдээ энэ дэр практик туршлагыг төрөөс гаргаж өгж байгаа гэвэл нэг системээр гаргаж өгж байгаа гэвэл үгүй. Ямар нэгэн энгийн багш бол зүгээр л тэр гарч ирж байгаа системээр хичээлээ заагаад буудаг бол мэдээж
сэтгэлдээ сурагчдаа илүү юм сурчаасаа гэсэн багш нар бол практик дээр зааж байгаа. А тэглээгээд тэр багш нарт ижлэхэн нэмэлтийг өгдөггүй. Ядчил жижүүр багшаас нь чөлөөлж өгөх 7 хоногт 2 цагийг илүү бичиж өгөх гэдэг арай нэг давуу талтай энийг хэрэгжүүлэхэд илүү болгоод өгвөл багш нар мэдээж энийг хэрэгжүүлээд сурагчдаа илүү хөгжүүлэхийг хүснэ. Энийг бол 4-р эндрийн мэтгэлцэгчид хэлмээр байна. За 3-р эндрийн мэтгэлцэгчийн хэлснээр модераторын асуултанд тэр хүний хохуу гэж асуухад хүүхдийн оролцооны байгууллагууд болон төрийн бус байгууллагууд төрийн дэмжлэгтэйгээр энэ тэнд очиод практик туршлагыг тавьж өгнө гэсэн. Тэгвэл үгүй юм аа. Миний сая дурдж өгсөнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүний хүүхдийн эрхийн конвенц зааснаар бүх хүүхэд ижил боловсрол авах хэрэгтэй. Бүх хүүхэд үүнийг авахдаа хүүхэд өөрөө авах боломжгүй гэж заасан байгаа. Тэгвэл өнөөдөр хүүхдийн оролцооны байгууллага гэдэг бол яг л ижилхэн хүүхдүүд. Энэ хүүхдүүд очиод заалаа. За төрөөс хэрэгтэй санхүү туслалцаа дэмжлэгийг аваад заалаа. За тэгвэл төрчин буцаагаад ямар ч ажилгүй болох юм шүү. Төрд хийх юмыг үлдээх л да. Ядчил хийх юмыг үлдээх хэрэгтэй. Хариуцлага үүргийг ухамсарлах хэрэгтэй гэж манай багийн зүгээс харж байна. За манай багийн 1-р эндрийн мэтгэлцэгчийн хэлснээр боржуур болон орон сууцруулалтад манай Монгол улс хэд их төсвийг зарцуулаад байна. Боловсролд улсын төсвөөс 9% орж байгаа. За баярлалаа. Хариуцлага мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариултын хэсэг байгаа. За багийн гишүүд нөгөө багийн гишүүдээсээ асуулт асуух маягаар үргэлжлэнэ. За харин одоо 1-р мэтгэлцэгч болон 4-р мэтгэлцэгчийг хооронд нь нэмэлт асуулт хариулт хэсгээр бол урьж байна. За 1-р мэтгэлцэгчээс эхлэе. За танд Ницах талаас асуух ямар асуулт вэ? За танай багийн зүгээс энэ сургалт хичээлээс гадуур үйл ажиллагаа практик туршлагаас авч болно гэж байна. Тэгвэл хүүхдийн оролцооны байгууллагаас яаж практик туршлага авах вэ? За сая дурдсанчлан хүүхдийн багцлан гэх төрийн бас байгууллага байгаа тийм үү. За хэрвээ харсан бол тэр хүүхдүүдэд хэрхэн юм авахыг зааж өгч байна. Хүүхдүүдэд төгөлдөр хүүхдийн оролцооны байгууллага бол биш байгаа шүү. Та наатаа сайн судлаад үзэх хэрэгтэй. Манай 3-р гишүүн хэлэхдээ болохоор хүүхдийн оролцооны байгууллага болон төрийн бас байгууллага гэж хэлсэн байгаа. Би болохоор төрийн бас байгууллага дээр нь жижиг татал ярьж байгаа. За бүр болохгүй бол хүүхдийн дуу хоолой гэдэг юм тийм үү. За бид нэр сайн мэдчих байгаачлан T1 класс гэж байна. За энэ нь болохоор хүүхдүүдэд хэрхэн амьтаа хайрлах тухай, байгаль орчиндөө хэрхэн үнэтэй хувь нэмэр оруулах тухай практик туршлага дадлагыг өгдөг. Тэгээд олгосныхаа хариуд тэд нэр сертификат буюу тэр хүүхэд ийм зүйл хийж чаддаг болсон сурсан шүү гэд сертификат өргөмжлөл гаргуулад өгч байна. Энэ болохоор өөрөө практик туршлагын нэгэн хэсэг мөн үү? Одоо таны яриад байгаа Teen Voice хэр их хүүхдүүд мэдэх вэ? За одоогоор бол 17 аймаг 3 дүрхтэй салбартай Монгол орон даяар 3000 гаруй волонтер гишүүдтэй байгаа. За одоо 4-р эндэрт 1-р эндэрээс асуух асуулт байна уу? Мэдээж байлгүй яах вэ? За таны ихтгэл дээр болохоор ингээд Финланд улс бүх зүйлээ ингээд AI тоног төхөөрөмжөөр шийдээд өгчихсөн практик дадлага ингээд үнэхээр өндөр байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл энэ дээр төр нь өөрөө системчлэлээ гаргадаг уу? Тэлгүй яг төр нь өөрөө системчлэлээ гаргаад бүх сургуулиуд маань AI технологи ашиглаж таблет болон смарт самбар ашиглаж ингэж хичээлээ заана гэдэг төрийн өөрөг оролцоо маш их байгаа. Тиймдээч Финланд улсын боловсролын салбартаа 1-р байдаг. Төсвөн. За тэгэх юм бол Финланд улс яг эдгээр боловсролтой зориулсан төсөв нь яг хэд байд юм бол? Ойролцоогоор 2 их 80. Тэгвэл 2 их 80-ыг манай улсын төсөв яг шингээж чадах уу? Энэ хүүхдүүдэд хүртээмжтэй боловсрол олгох практик туршлагыг хүүхэд бүр ижил хүртээмжтэй хүргэхийн тулд яг гин хэмжээний мөнгийг гаргаж чадах уу? Хангалттай чадна. За яг хаанаас гаргаж өгөх юм бол би сая хэлсэнчлэн зам засварт 1.8 тэрбум. Мөн болон орон сууцруулах үйл ажиллагаанд бас 1.5 тэрбум төгрөг. Гэх мэтчлэн энэ үйл ажиллагаануудаас тоноод 10-аас 20% гаргаад боловсролын салбар чингээгээд өгөх юм бол хангалттай мөнгөнд төсөв гарч ирэх байна. Тэгвэл одоогийн энэ жилийн төсөв хэд вэ? Боловсролын салбарын. За тэр тухай сайн мэддэг байна. За тийм бол 1.8 болон 1.5 тэрбумудаас 10-20% татаад авлаа. Тэгвэл 2 их 80 төгрөг болох уу? Болно. За одоо 1-р эндэр маань хариулчаад дахиад нэг асуулт 4-р эндэрээс асууж болно шүү. За юу ч сайн. Асуултаа дахиад тавьдаг. Зам засвар болон барилга байгууламжийн төсвөөс хэрхэн гаргаад 2 их 80 төгрөг босгох вэ?
За хэрхэн одоо яг асуулт нь бол ингэжлээ л да. Жишээлбэл зам засвар гэдэг ч юм уу те. Хэрэгцээгүй төслүүдээс ингээд мөнгөө хэрхэн яаж татаж аваад боловсрлоо ингээд шингээх вэ гэдэг л асуулт ах шиг байна. Энэ бол ерөөсөө бас бидний яг хэлж байгаа санал төрийн өөрийнх нь үүрэг. Бид нар өдөр болгон жил болгон боржуулийнхаа үйл ажиллагааг солих биш хүүхдийнхаа Монгол улсын ирээдүйн хооч үедээ зориулах хэрэгтэй. За танай багаас болохоор нэгэн ижил урсгал гэдэг зүйлийг ярьж байна. Тэгвэл хүүхэд болгон нэгэн ижил урсгалаар байх нь зөв үү? Хүүхэд болгон өөр ертөнцтэй, хүүхэд өөр юм ертөнцтэй шүү дээ. Жишээ нь та эмч болохыг хүсэж байна, таны хажуу талын хүн хуульч болохыг хүсэж байна. Тэгвэл нэгэн ижил урсгалаар яаж тэр хүүхэд хичээлээ номоо сурах вэ? Энэ асуултыг харин танаас л асуумаар юм да. Яг төрийн нэгэн системчлэлээр яг энэ олон хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд яг яаж тэр практик туршлагыг авах вэ? Яг нэг л системчлэлтэйгээр. Гэтэл энэ практик туршлагыг олгох энэ багш хүний нөөцийн дутмагтай байгаад идэг, төсвийн асуудалтай байгаад идэг. Яаж харин энэ олон хүүхдүүд яг тэгш хүртээмжтэй практик дээр чинь нэгэн ижил урсгалаар гэдэг зүйл гарч ирсэн учраас би танаас асууж байгаа. Би асуултын хариултыг авмаар байна. Уучлаарай, нэгэн ижил урсгалаар гэсэн зүйл дурддагцсныг бол би санахгүй. За магадгүй нэгдүгээр мэтгэлцэгч болон дөрөвдүгээр мэтгэлцэгч маань энэ талаар илүү те дөрөвдүгээр ихтгэлээр дэлгэрүүлж ярих боломжтой гэж харж байна. Аль алийнхаа цаг дууссан байна. За нэмэлт асуулт хариултын хэсэг маань бол үргэлжилж байна. 2-р мэтгэлцэгч болон 3-р мэтгэлцэгчийн хооронд одоо өрнө нь 3-р мэтгэлцэгчээс эхлэе. Таны хувьд нотлох талаас асуух ямар асуулт вэ? За төрт хийх хэмээг нь үлдээл та гэж яриад байна л та. Төрөө чинь хийх ёстой юм тухайн одоо зүйлийг санхүүжуулах дэмжих одоо үйл явдал юм шүү дээ. Тэгээд төрийн хийх зүйл тухайн үйлийг төслийг санхүүжүүлэх дэмжих биш. Мэдээж боловсрал гэдэг бол зайлшгүй хүүхдэд ирдэг. Хүүхэд гэдэг бол энэ улсын ирээдүйн ажиллах хүч, ирээдүйн өнгө төрөг, ирээдүйн бүх зүйл болох учраас төрийн нэгдүгээр тавих салбар бол боловсрал эрүүл мэнд хоёр яалтчгүй мөн. За төр одоо ингээд төр заавал ингээд системтэй болох хэрэгтэй гэж яриад байна л да. Төр ингээд системчлэлээр хүүхдүүдээ яг нэгэн хэмээ уус одоо миний дурдсанчлан нэгэн хэмээ урсгал гэж ярьж байгаа юм. Энэ болохоор яг тухайн өөрөөр хүсэл сонирхолтой хүүхдүүдэд яг адилхан яг нэг хоёр одоо ерөнхий боловсролын сургуулийн жишээн дээр ерөөсөө өөрөөр хүсэл боловсролтой гэд өөрөөр хичээлийг заадаггүй үстэй. Биднэрт угаасаа л гол хэдийн хичээл ордог, ардаас нь туслах хэдийн хичээл ордог. Ахлах ангид дээр туслах хичээлүүд жоргой болдог. Манай багаас гаргаж өгөөд байгаа санаа юу вэ гэхээр гол хичээлүүдээ эхний ээлжинд төсөвтөө тааруулаад практик дадлаг туршлага болгоч. Цаашлуулаад энэ боржуур, орон сууц төлөвлөлт гэх мэт хэрэггүй байгаа 2, 3, 4, 5 дугаарт бичигдэж байгаа салбаруудаас хэрэггүй төсвийн таналт хийгээд төсвийн таналтаа боловсрол эрүүл мэндэд оруулагдъя. Дараа нь эхний ээлжинд бид нар гол хичээлүүдэд практикжуулчлаа. 2 дугаар ээлжинд туслах хичээлүүдэд практик болгоё. Финланд улсын жишээг дагая л гэж байгаа санааг гаргаж өгч байгаа. Их ингийн. За би өөрөөс ч асуулт асууя л да. Төрийн бус байгууллагын жишээг дурдсан. Энэ хэдэн хүүхдийг хамарсан болоо нийт? Давхарсан доогоор. Давхарсан доогоор нийслэлийн сонгон хайрхан дүүргийн хэмжээнд яг дүүргийнхаа одоо зорилттой бүлгийн хүүхдүүд болон тухайн бус дүүргээс өөрийнхөө хүсэлтээр ирж байгаа оролцож байгаа хүүхдүүдэд бүгдэнд нь нээлттэй байдаг. Нээлттэйгээр одоо ер нь бол 4-5 мянган хүүхдэд бүрэн хамгаалах боломжтой. Сонгон хайрхан дүүргийн өөрөө хэдэн мянган хүүхд үүд юм болоо? Тухайн юун дээр бол судалгаа алга. Гэхдээ сонгоныхан дүүрэг дээр бол яг манай улсын одоо захын дүүрэг учраас маш олон хүүхдэд яг ингээд зорилт бүлгийн хүүхдүүд илүү байх боломжтой дүүрэг. Тийм учраас эдгээр Тэгвэл хүүхдүүд энэ төрийн бус байгууллага ганцхан сонгон хайрхан дүүргийн хэмжээнд биш Монгол улсын хэмжээнд давхарсан доогоор хэдэн хүүхд хамруулсан гэдэг юм бол энэ сургалт семинаруудаа ер нь бол яг тухайн хүүхэд хүсэх юм бол яг ингээд хинт болгонд нээлттэй байдаг. Яг хамгийн ихтэй яг одоо улс дүүрэг болгоноос ингээд хүүхдүүд ирсэн тоогоор бол ер нь 5-8 мянган хүүхэд яг бүрэн хамрагдсан тийм түүх байдаг. Монгол улсын хэмжээнд сая 300 мянган хүүхэд 0-18 насны сая 300 мянган хүүхэд байхад 5-6 мянган хүүхэд энд хамрагдсан. Энэ үнэхээр хангалттай том мөн үү? Яг тухайн боломж нь өөрөө байхгүй байгаа учраас энэ ингээд хангалтгүй байгаа юм аа. Тэр өөрөө үүн боломжийг дэмжих үүднээс ингээд тухайн хөрөнгө оруулалт хийгээд тухайн одоо ирж оролцохыг хүсэж байгаа хүүхдүүд нь ингээд нээлттэй байлгаж чадах юм бол энэ нь өөрөө ингээд шийдэл болж өгч чадна гэж манай багийн зүгээс үзэл баримтлалаар дурж өгсөн байна. За, модераторын асуулт хүүхэд бүр боломжтой юу гэж асуусан. Тэгтэл та миний л хүүхэд юм чи би хөгжүүлэх ёстой гэлээ. Тэгвэл магадгүй тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй эцэг ихтэй хүүхдээ үйл яах юм бэ? Эцэг ихгүй хүүхдээ үйл яах юм бэ? За тэгвэл тэрэн дээр бол та өөрөө боломжгүй бол төрөөс тусламж гуйна гэж хэлсэн байгаа. Тэгвэл яг хаана хинт хандаж тусламжаа авах юм бол яг ямар тусламж авдаг юм бол төрөөс хүн болгоо авч чадах уу гэдэг.
Яг хүүхэд хөгжил гэр бүл хамгааллын яам гэдэг дүүрэг болгонд одоо аймаг дүүрэг болгонд ингээд байдаг юм одоо газрууд байна л та бидний жишээ хамгийн сайн мэддэг. Тэр газрууд дүүрэгдэлээс надад ийм асуудал тулгамдаад байгаа маа гэдэг талаас нь авч үзээд өөрөө ингээд уулзаад ингээд хамгаалуулах эрхээ хүүхэд болгонд ч өөрөө оролцох хэрэгтэй, хөгжих хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй байгаа шүү дээ. Тухайн эрхийнхаа үндсэн дээгүүр одоо тухайн газруудаас ямар нэгэн байдлаар тусламж хүсээд хамгаалах эрхийг бол 102 гэх мэтчлэн 108 102 гэх мэтчлэн зөндөө олон байгууллагад хамгаалаад өгч байгаа. Оролцох эрхийг бол мэдээж хүүхдийн оролцооны байгууллагууд манай Монгол Улсын хэмжээнд маш Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клуб, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын сурагчдын холбоо гэх мэтчлэн зөндөө байгаа. За тэгвэл энийг яг яаж хинээс ямар хин гэдэг хүнд хандаж ямар тусламж авч ирсэн жишээ байгаа юу? Чинь би бол яг өөрийнхөө жишээн дээр яриа. Би яг Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын яамд ажилладаг Амраа гэдэг хчтэр одоо ингээд яг Сүхбаатар дүүргийн хүүхдийн зөвлөлөөс одоо ингээд одоо ийм зорилттой бүлгийн хүүхдүүдэд ийм үйл ажиллагаа явуулах байгаа юм. Бүлгийн хүүхдүүдэд биш зүгээр энгийн бүлгийн хүүхдүүдэд хөгжих энэ практик туршлагыг яаж хинээс ямар тусламж гуйж авдаг юм болов? Яг тухайн одоо хүүхдүүдэд одоо яг тулж хариуцлагатай хүмүүсээс нь авч байгаа. За нэмэлт асуулт хариултын хэсэг маань өндөрлөлөө. Мэтгэлцээний дараагийн хэсэг болох дүгнэлтийн илтгэлийн хэсэг рүү шилжцгээе. За тэгэхээр сурагчдад сургуулийн орчинд практик туршлагыг төрийн зүгээс олгох нь буруу юм а гэдэг талаас дүгнэлтийн илтгэл хилцүүлнэ үү хэмээн 4-р мэтгэлцэгчийг урьж байна. За тэгэхээр таны дүгнэлтийн илтгэлийн цаг явж эхэллээ. Би 4-р гишүүнийхээ илтгэлийг сонссон, 2-р гишүүнийхээ илтгэлийг сонссон. Гэтэ энэ хоёр илтгэлээр аль алин дээр Финландусын жишгийг даах хэрэгтэй. Гэтэ бас дээрээс нь энэ хоёр дээр гарч ирээд байгаа жишгийг даахын тулд биднэрт төсөв санхүүжилт гэдэг маш том асуудал гарч ирээд байна. Сая ингээд хараад сонсоод байсанчлан одоо энэ бид нар хэрэггүй зарлаад татъя л та. Тэ бид нар энэ барилга мөн дээрээс нь зам засвараасаа ингээд мөнгөө татаад боловсрал эрүүл мэнд рүүгээ тавиа л та гэд. За энэ санаа гаргаж ирлээ. Гэтэл одоо энэ зам ямар байдалтайгаа лээ. Зүгээр ингээд 100 хэдэн минут бороо ороход ямар үеэр тавигддаг вүлээ. Энэ яг тулгамдсан асуудал биш гэж үү. За хоёрт барилга байгууламжийн асуудал байгаа. Манай Монголын нийслэл Улаанбаатар хотод гэр хороол хичнээн хувийг нь эзэлдэг билээ дээ. Энийг эхлээд нэн тэргүүнд шийдэн гээд одоо эдгээр төсвүүдийг батлаад тавиад байгаа нь энэ асуудал биш гэж үү? Яг эднээс татаад авчих юм бол яг эднээс татаад авчих юм бол одоо миний хүүхэд, таны хүүхэд, мөн ирээдүйн хойд үеийн хүүхэд залуус яг энэ практик туршлага гэдэг зүйл яг тэгш хүртээмжтэй олгогдож чадах уу? Нэг энэ зүйлийг дутмаар. За манай 3-р гишүүн болохоор хүүхдийн оролцооны байгууллага. Ерөнхийдөө хэдүүл одоо төсөв мөнгө гэдэг гэхээс илүү яг нөгөө нэг гол асуудал арай дүгнээд ичвэл зэрх юм болов уу гэж бодож байна. Яг нөгөө сургуулийн орчинд хүүхдэд ямар төрлийн хичээлүүд дээр практик туршлага олгох нь одоо төрийн зүгээс буруу юм бэ те. Тэр талаасаа арай илүү дүгнээ явуучвал. За манай 3-р гишүүн болохоор хэлэхдээ бид хичээлүүд дээрээ практик туршлага оруулаад ирээ. Тэгвэл энэ нь болохоор заавал төрийн хараа хяналт байх шаардлагагүй. Төр хяналтаа тавьсан ч гэсэн төр заавал ингээд системчлээд зарчимчлаад бүх зүйлийг яг ингээд роботчик кодчлоод гараад ирэх хэрэггүй. Харин зүгээр хичээлүүд дээрээ зүгээр багахан хэмжээний практик оруулаад ирье. Гэтэ практик туршлага жинхэнэ ур чадвар гэдэг нь багшийн чадвар болон сурагчийн хүсэл эрмэлзлээс гарч ирдэг болохоор ерөнхийдөө заавал төр системчлэх шаардлага байхгүй гэдгийг энэ төрөнд хэлхийн зүйтэй байх. Яагаад хөдөө орон нутгийн хүүхдүүд практик туршлага авч чаддаггүй гэх юм бол мэдээж хүний нөөц хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сургуулиудад аслагдмал сургуулиудад яг энэ хүний нөөцийн хүч дутмаг байгаа учраас яг чанартай боловсролооч авч чаддаггүй, практик туршлагаач авч чаддаггүй. Бага энэ нийслэл Улаанбаатар дахь сургуулиуд хүртэл чанартай боловсролоо сайн эзэмшиж чаддаггүй болохоор За 4-р мэтгэлцэгчтэй баярлалаа. Харин одоо дараагийн дүгнэлтийг хийн үмээ 1-р мэтгэлцэгчийг урьж байна. За таны хувьд яагаад 10 жилийн хүүхдүүдэд сургуулийн орчинд практик туршлага олгох нь зөв гэж одоо төрийн зүгээс үзэж байна те. Төр яагаад заавал энэ үргийг хүлээх ёстой. За таны дүгнэлтийн илтгэл явж эхэллээ. За сая 4-р илтгэгч маань хэллээ шүү дээ. Гэр орчинд зам засварын ажлыг мөнгөний танах хэрэггүй гэж байна. Тэгвэл байж тээ хүүхдүүд бол 21-р зуун, 22-р зуун бидний үе удам Монгол улсын ирээдүйн хооч үед. Энэ ч гэр орчны асуудал болон зам засварын асуудлаас илүү хүүхдүүд бидний боловсрол Монгол улсын ирээдүйн чухал ач холбогдолтой юм аа. За практик оруулаад ирье гэж байна.
Яг зөв. Таны хэлдгээр практик багхан ч гэсэн бид нэр оруулж ирвэл хүүхдүүд бид нар хичээлдээ сонирхолтой болох юм. За AI хэрэггүй гэж байна. 21-р зуун бол AI-ийн шинэ 90 зуун. Тийм учраас AI биднэрт хэрэгтэй. Бид нар дэлхийн бусад улс орнуудтайгаа яг адилхан түвшинд хийж сэтгэх хэрэгтэй. За чанартай боловсрал хөдөө орон нутгуудад байхгүй байна гэж байна. Энэ нь практик туршлага дээр. Практик туршлага буюу хүмүүс сонирхгүй байна. Багшийн мэрэгжлийг юусоо сонирхгүй байна, мөн шинжлэх ухааныг юусоо сонирхгүй байгаатай холбоотой. Шинжлэх ухаанаа сонирхолтой болгоод лаборатори гэх мэтийн зүйлсээ илүү нэмээд өгвөл хүмүүс багш болох сонирхол нь за мөн хиймж пиццэгч болох сонирхол нь илүү нэмэгдээд ирнэ. За бидний ийм учраас бид нар хүүхд практик туршлага олгох нь төрийн үүрэг мөн гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. Харин одоо Няцаах талын хамгийн сүүлийн дүгнэлтийн ихтгэл буюу төрийн үүрэг бишээ тий практик туршлагыг магадгүй өөр зүйлсээс хүүхд өөрсдөө хичээгээд илүү авч болно гэдэг байр суурьтай байгаа. Няцаах талынхаа дүгнэлтийн ихтгэлийг сонсъё. 3 дугаар мэтгэлцэгч. Хүүхдэд практик туршлага олох нь заавал төрийн үүрэг биш юмаа гэж манай бүрээс авч үзэж байгаа. Бид үүний учир шалтгааны 3 үндсэн аргументээр одоо яг нотлё л доо. Төрийн үндсэн үүрэг бол суур боловсрын хүртээмж чанарыг хангах явдал мөн. Хүүхэд бүрийг амьдралдаа бэлтгэх суур мэдлэг чадварыг олох нь төрийн үүрэг мөн. Харин тодорхой мэрэгжлийн буюу салбар чиглэлийн практик туршлагыг олох нь яг сургуулийн үүрэг биш юмаа гэж манай бүрээс авч үзэж байна. Тухайн хүн хувь хүн айл бүрх өөрийнх нь хувийн хөвшил одоо иргэний нийгмийн оролцоо сургууль одоо тэр сонгон суралцах хөтөлбөрүүдэд нь олгох хэрэгтэй юм аа. Хоёрдугаар төр бүх хүүхдийг практик сургалтыг санхүүжүүлэх зохион байгуулах бүрэн боломжгүй. Үүнийг хийх болвол төсвөөс асар их төсвийн зарлага нь асар их өсөөд олон салбарын бодит хэрэгцээнээс хөрөнгөн сална. Практик хөтөлбөрүүд нь хэрэглэх багаж хэрэгсэл мэргэжлийн зааварлагч аюулгүй ажиллагааны орчин зэрэг өндөр өртөг шаарддаг. Тиймээс ийм үүргийг төр бүхэлд нь хүлээж авах хэрэггүйгээр тухайн хүүхдийг дэмжих сургалтанд хамруулах эдгээр зүйлсэд нь ингээ хангах хэрэгтэй юм а гэж. Практик туршлаганд хувь хүний сонголт байдаг юм а. Тухайн хүн зарим нь тоогооч болох хэвээр, зарим нь тоогооч болох хүсэл сонирхолтой, зарим нь ингээд хийм технологич эмч болох хүсэл сонирхолтой гэж байгаа шүү дээ. Яг тэр тоогооч болох хүсэл сонирхолтой хүүхдээ яг чи ийм практик туршлагыг олох хэрэгтэй маа гэд эмчийн мэргэжлэр лаборатори дээр туршилт хийлгүүлээд яг цаг хугацаанаас нь энгийн боловсролын системд цаг хугацааг нь нэмээд явах нь өөрөө ингээд буруу ойлголт юм а. Тухайн хүн өөрөө хүсэх юм бол тэр зүйлийг ингээд илүү ингээд сонирхоод судалж авах бүрэн боломжтой. Үүнийг төр дэмжиж өгөх хэрэгтэй маа гэж манай авч үзэж байгаа. Альберт Эйнштейн хэлсэн байдаг. Би шавнараа хүчээр сургадаг, тэд өөрөө хүссэн болохоор сурдаг гэж байгаа. Тийм учраас тухайн төрөөс ингээд яг чи энийг сурах ёстой гэж хязгаар зааж өгөлгүйгээр тухайн хүүхэд өөрөө хүсэх юм бол хийх боломжтой тэр асуудлыг нь дэмжих хэрэгтэй маа гэж манай зүгээс авч үзэж байгаа. AI хэрэггүй гэж манай зүгээс хэрэггүй байгаа. AI хэрэггүй гэж хэлээгүй. AI-г бүрэн хэрэглэхгүй биш зохицуулалттай хэрэглэх нь зөв юм аа гэж манай зүгээс авч үзэж байна. Хэрвээ AI-г ингээд илүү бүх бүзүүл дээр хэрэглэснээр илүүдүүд ингээд боловсон хүчинд нь ингээд сул хөгжих юм аа гэж манай зүгээс авч үзэж байгаа маа. Анхаарлаа баярлалаа. За Няцаах багийн ахлагчдаа маш их баярлалаа. Харин одоо мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийг хийн өмнө 2 дугаар мэтгэлцэгчийг хурж байна. Таны хувьд яагаад хүүхдүүдэд сургуулийн орчинд төрийн зүгээс практик туршлага олгох нь зөв гэж үзэж байгаа вэ? За таны цаг явж эхэллээ. За юуны түрүүнд яагаад сургуульд практик туршлагыг олгох энэ үүргийг төр хүлээх ёстой вэ гэвэл өмнө дурдж өгсөнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцийн 28 дугаар зүйлд бүх хүүхэд тэгш боловсрал авах хэрэгтэй. Үүнийг төр хүүхдийн өмнө хүлээн гэж зааж өгсөн байдаг. Тийм учраас төр бол нэгдүгээрт ийм шалтгааны үндсэн дээр төр хүлээх ёстой. Хоёрдугаарт хүүхэд гэдэг бол ялтчгүй энэ улсын дараагийн боловсон хүчин, дараагийн ажиллах хүчин. Энэ улсын ирээдүйн учраас хүүхдийн өмнө төр өөрөө хариуцлага заавал хүлээх ёстой юм а. За мөн дээрээс нь манай багийн бас нэг аргументэд тусгаж өгснөөр хамгийн эмх цэгцтэй бүх хүүхдэд хүртээмжтэй тэгш удаан хугацааны төслийг төрөл ганцхан боловсруулж хэрэгжүүлж чадна. Тийм учраас төр хүүхдийн өмнө практик туршлагыг сургуулийн орчинд олгох нь төрийн үүрэг юм а гэж манай багийн зүгээс үзэж байгаа. Энэ аргумент дээр бат зогсож байгаа. За Няцаах талын маань 3 болон 4 дугаар эндрийн маань зүгээс хүүхдийн оролцооны байгууллага төрийн бас байгууллагуудыг дурдсан. Тэгвэл энэ төрийн бас байгууллага үнэхээр тийм урт хугацааны хөрсөн дээр буусан ерөөсө олон хүүхдийг хамарч чадсан практик туршлагыг сургуулийн орчинд үзүүлж чадахгүй гэвэл үгүй. Энэ нь
ерөөсөө чадахгүй. Яагаад гэвэл сургууль гэдэг чинь өөрөө төрийн байгууллага. Сургуулаа төрөөр дамжаад төр энэ үүргийг сургуульд өгснөөр сургууль хүүхдэд цаашлуулад энэ практик туршлагыг өгч чадах юм аа. Заавал төр оролцож энэ нь өөрөө урт хугацааны олон хүүхдийг хамарсан хүртээмжтэй байж чаднаа гэж манай багийн зүгээс харж байгаа. За 3 болон 4 дугаар эндрийнх маань хэллээ л дээ. Хэмэл 3 дугаар эндрийн итгэгч хэмэл оюун ухааг хэрэгцээгийн зохицуулж хэрэглэх ёстой гэсэн бол 4 дугаар эндэр маань хэрэггүй гэж хэлсэн байгаа. Тэгвэл хэмэл оюун ухаан нь ерөөсөө ажил дөржилт шиг болчихсон өнөө цаг үед. Ажил дөржилтийг тэртээ 1800 онд аль улсууд хамгийн өөрсдөндөө хэрэгтэйгээр ашиглаж чадсан тэр улсууд өнөөдөр хамгийн чинээлэг, хамгийн хөгжингүй явж байгаа. Хэмэл оюун ухаан нь яг л ажил дөржилттэй ижилхэн болсон учраас хэмэл оюун ухаан технологийн дэвшилтийг 21-р зуунд аль улс өөрсдөндөө хэрэгтэйгээр ашиглаж чадсан тэр улс л хамгийн хөгжил дэвшил өндөртэй байх юм а ирээдүйд. Баярлалаа. За, нотлохтлын 2 дугаар мэтгэлцэгчтэй маш их баярлалаа. За, мэтгэлцэн хэрхэн яаж өрнөсөн талаараас өөрийнхөө дүгнэлтийг одоо хэлэх цаг боллоо. 9-өөс 12 дугаар ангийн хүүхдүүд бол оролцсон байгаа. За, мэдээж бас 9 дугаар ангийн хүүхдүүд ихэд бол үнэхээр боломжийн мэтгэлцэн гаргасан гэж бодож байна. Гэхдээ яг мэтгэлцэн гэдэг талаас харах юм бол бас чанартай мэтгэлцэн байсан уу гэвэл бас миний хувьд бол яг үнийг хэлэхэд үгүй гэж бодож байна. Хувийн сургуулиудын жишээ ярьсан гэр бүлийн боломж болцоо өөрөө гэдэг. За, энэ аргумент бас нэг хүчтэй орж ирж бол чадаагүй. За, гэхдээ мэтгэлцэн дээр илүү төөрсөн баг нь бол няцаах тал байсан гэж бол миний талд хувьд бол харж байгаа. За, няцаах тал маань бас л нэг төсөв үеийнх ярих шаардлагагүй байсан зүйлс дээр илүү их яриад хамаг цагаа баг энэ дээр аваад явсан. За, мэдээж асуултуудад бол хоёр тал маань хангалттай хариултыг бол өгч таагүй. Няцаах талаас бол би асуусан. За, жишээлбэл үнэхээр тухайн хүүхдэд боломж олцоо байхгүй байна. Тэр хүүхд хичээлээс гадуурх одоо өөрийгөө хөгжүүлэх цаг зав өнөхөр байхгүй хахад яах юм бэ гэд. Тэгээ энэ дээр бол нөгөө нэг орон зайгийн үгнүүдэд хэлсээр байгаа таарлаа. Альберт Эйнштейн ингээл дүгнэлтээр яваалыг нөгөө хитрийг уянгалсан гэх юм уу. Тэгэхээр нөгөө бодит амьдралтай наалцсан зүйлс бол няцаах тал ер нь бол огт яриаггүй. За, тэр бол нэлээд сул тал боллоо. За, харин зөрүүлээд нотлох тал миний нэг асуултан дээр хариулж чадахгүй байсаар хагаад бүр яг гүрийгээл яваадсан. Тэрний үхээр төр ерөн сайн менежер юм уу? Төр дөрөнөдөр итгэж гин үү гэдэг юм асуулт байсан. Тэгээд тийм ээ, тийм төр нэг муу менежер штэ гэд. Тэгсэн чинь эргээгээд дараа нь өөртөө ярих та иймэрхүү төсөл хөтөлбөрүүдийг төрөл ер нь хамгийн сайн хийж чадна. Төрөл одоо юу гэдэг хүүхдүүдэд практик туршлага ерөөс олгож чадна. Төрөл биш бол бусдад хотлаа гэлээ. Тэгээ өөрсдийнхөө нөгөө нэг ихтгэл үнэмшлээс бас нэлээд зөрөөд ингээд ярьж авч байгаа учраас сонсож байгаа надад магадгүй бас үзэгчдэд бол ихтгэл үнэмшлээс төрөхгүй байлаа гэж миний хувьд бол дүгнэлээ. Гэхдээ бас яг юу гэдэг энэхүү сэдвийг судлаад зориг гаргаад мэтгэлцэн та бүхэндээ маш их баярлалаа. За, тэгэхээр үзэгч та бүхэн бас миний дүгнэлттэй санал нийлж гин үү, эсвэл мэтгэлцэгчтэй санал нийлж гин үү? Энэхүү бодлыг танд үлдээ. Зөв мэтгэлцэн байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.